манай ангид мөнөгөд тэр мөнө Унгар тэмдэрдэг байсан байхгүй юу? Одоо Австрид байгаа хаа. Манай нөгөө ангид л байсан юм л та, бэд байсан. Тэгвэл энэ Майклтайг адилхан байна гэх. Тэгээ бүр дөрдөө ороо. Тэгэхээр би чинь 8 дугаар анги төгссөн гэдэг чинь 88 он. 84 он. Майкл Джексон танихгүй шүү дээ хөрхий. Ямар юм байгаа бол. Нэг мэдж байхгүй яаж нэг байхгүй тэгээ Майкл Джексон гэдэг гайхаад. Тэгсэн чинь мөнөө надаа нэг Майклийн ингээд тийм зураг өгөөд жохоо чий зургшиг Майкл чинь гэдэг хараад тойлонд хараад ингээд нэрэж адилхан юм шиг гэдэг. Тэмдэг гайд ижлэхэн болгож үс мүсий чинь ингээд унжуулаад идрээ гоё яваад шүү. Нэр савд майгүй. Тэг чи савчууд ордохгүй. Тэгээд л яг Майклыг шүтээд яг дараад нэг бичлэг үзээд брик данс гараад манай ангийнх нь яг би нэг хайхтар бүжигчин биш байсан. Тэгээ манай Кавка Моно Мяки эдгээр чин мундаг бүжиглэн. Тэдний дураагаад бас бүжиглэн. Томгтой болоод. Бүжиглэн. Майклийн бүжиглэн. Одоо явахгүй гэдэг. Сараа алхам болохоо ээж ингэ зогсож би гэдэг. Майклих шиг ингэ зогсдог шүү дээ. Тэрийг ланч чадахгүй байгаа зүйл. Майкл бас доор юм унтаа байсан юм байна лээ шүү дээ хөрхий. Бодлон тайсан доор юу? Тийм. Тэгээ яг очдөг цэгтэй. Тэгээ тэнцээрээс очиж гэдэг тийм ээ өнгөлдөг. Тэг би тэрийг чадахгүй байгаад байсан чи харахгүй шүү дээ тийм ээ. Майкл ганцхан нэрийг танд хий өгсөн. Зураач нар өгсөн. Юу манай телевизэд хингээд цолмог гэдэг оператор байсан байхгүй юу? Одоо нас орсон. Тэр нэг цолмогийн чин аав нөгөө нэг циркийн хайлаадаг чи содмуга. Содмуга шүү дээ. Содмуга хүүхэд байхгүй юу? Тэр тэгээд намайг Майкл ганцаа гэдэг. Яа би ч тэгээ тэр үж нэрэж таны хүнтэй энэ Майклийн савхан тиймэрхүү савхан хүрдэг болоод тэгээ нүү төмрүүд нь олдож өгөхгүй бас их зурлаа. Өөрөө хийгээд Тэр чинь үе үед нэг тийм нэг найзууд донд нэг Майкл байдаг гэсэн баг. Тийм байна. Тэгээ дараад нь Майкл нас ороод үнэн шүү дээ. Хэцүү байсан. Шүтээ нас ороод уулаад. Би ч тийм аюул болж шít. Би ч үнэхээр шүтэж өчөөлаа шүү дээ. Бид чинь бас нэг ярьж байгаад манай дотор чинь бас айгүй бол Майкл шүү дээ. Майклийн нөгөө том өшөө байдаг шүү дээ. Нөгөө бодлоо гэдэг шүү дээ. Тэрийг хүрээлэн дотор бариулъя энэ. Гоё хайр тийм. Бидлсийг бид нар хийж болсон Майклийн өшөө юм. Бачмаар юм тий. Тэгээ чи Майк ч одоо поп хаар юм чинь тий одоо харахгүй. Үргэлж даанч одоо ингээд сайхан ингээд хар царайтай байж яахгүй ингээд цагаан магаан болох гэж явж хагаад явчлаа тийм ээ. Тэгсэн. Цогцлогоо яас гэсэн чинь Майкл Джексон чинь байсаж байгаа нэг асуудалд оролцоод идэгсэн чинь цогцлогоо за нэг гандаа орё гэсэн чинь нөгөө дуучаа оргил ахт гэсэн. Яах нь вэ гэсэн чинь энэ Майкл өөр дандаа хил амд ороодох нэг ном уншилээ гэсэн. Одоо чинь манай ээж чинь дандаа орд Путин ном уншуулах тухай юм ярьж байгаа шүү дээ. Нөгөө Путин хүнийг л буруудаад байна гэдэг шүү дээ. Тэгэд Майклийн пен чинь явж исэн чинь Москвад Майкл ирсэн гэж байна. Би улаан үдэд байж идэг. Үзсэн үү? Үзлгүй яа тийм давгаал нисэл очоод үзчихэж байгаа шүү дээ. Тэгсэн нөгөө нэг билет нь $100 байсан юм. Тэгсэн шагн 100 хүрэхгүй юу? Тэгээ би ч $100 аваагүй $50 авсан. Тэгээд яг буурсан. Дааж Майкл дэндүү хол байсан. Тэгэд хараа би чинь юу яагаад Майклийн нөгөө юу олдож өгдөггүй. Балкад олддгүй дээр үү. Нэг муу балкад нэг муу жаа томоо зураад. Гэртээ. Өөрөө зурд. Эхлээ Майклч өмнө за яг Майк би ч нэг 2 балкад зурсан. Хонгилдон гэдэг нэг киногаараа сүүдийг хийлээ шүү дээ. Тэрийг бахан зурв. Зурлаа. Зураад эхлээ би анзаар тэрийг нэг хонгилдон нэг лимптэй гэдэг ингээд зогсдог юм байна. Яг тийм. Тэрийг зураад гэртээ үлдсэн байсан чинь миний зураг алах болчихсон. За. Хулгай хийгээд яг манай найзд хулгайлсан байл л дээ. Найз хулгайлаад юун дээр зах дээр зарж явж байгаад бас нэг найз баригдаад. Тэгээд тэр надад хүрээд ирэхгүй. Тэгэхээр чин өө ний чин би зураад зарж болох юм байна шүү дээ. Бас бизнесийн санааг болсон шүү дээ. Бизнес санаа. Тэгээд бас за нэг олног жүшээ нэг 5 6-г зурсан. Тэгээд дараа нэг бүрслээ тийм тэгээд яг бүрслэг зурлаа. Манай нэг би чинь төрөлхтний дунд сургууль сурч байхад манай анги чатрын анги нэг юу концерт хийгээд
Диско хийгээд манайх ч нөгөө брейкийн үе гараад сүүдийг хийлээ штэ. Манайх тэр үеийнх байхгүй юу. Тэгээд тэр Жон Лино Минош бүрслээ бүгдийг ингээд том плакатаар зураад манай ангийнх. Тэгээд сургуулийнхаа зааланд ингээд чимэглээд тэгээд тавиад нөгөө говьд ганцаархнаа аюу гой хөгжимтэй өгсөн байхгүй юу. Тэгээд говийн хөгжмийг нь хэдүүд стипend бид нар ч бас 180 төгрөгийн стипend авдаг. Тэр гоо ингээд цуглуулж хагаад тэр хөгжмийг авчирч тавиад. Тэгэд юу хийлээ. Аюу гой мунд диско хийгээд тэгэл хамд ороод. Чимэглэд нөө солистизм чинь хөрөнгөтний юм хамаагүй дуурайлаа. Гэхдээ манад аюу том багш байлаа. Даашвалтан гээд урлаг судлаач хүмүүс бол их тань. Даашвалтан багш ингээд бид нар ингээд юм Европын соёлыг танилцуулсан байхгүй. Тэр Европын соёл гэдэг чинь бас нэг өөр байна. Чи монголчууд ч юм уу шүү те Аз дотор байдаг Европ сэтгэлгээтэй ард түмэн шүү дээ. Би нэрээ сониос нэг ийм үг ярих дуртай. Монголын нар биш гэдэг нь зүүнээсээ манддаг. Монголын нар баруунаасаа манддаг. Гэтэ тэр Европын хуулбарж гэн гэсэн үг биш шүү. Бид бүхэл цаг үед биш тийм ээ. Европ сэтгэлгээтэй юм баггүй. За одоо Богд хаанд Монгол улс байгуулагдсан ч гэсэн бид Европод бас хүмүүс сургаж ирсэн, ардын засаг байгуулагдаад ирэхэж гисэн Герман, Францад бас хүмүүс сургаад ирж ирсэн. Бид хүмүүгийн үеч гисэн Европт бол байлдан дагуулт хийгээд тэнээс бас хэрэглэлийг бас авч ингээд солилцож ирсэн. Тэтгэгээд бид нар ингээд юм Азийн гүн чэйжэнд байж байгаа ч гэсэн тийм Европ тал руугаа хазаад юм.